Миний цонхны өмнө үний их мөрөн урсан. Алдаа оноогоор давалгаалсан амьд симфон уйрлав. Олон мянган хөлөөр орчлонгийн хар цагаан хоёр нэх алгална. Ойж дэгдэх тоосоор нь орчин үеийн минь жаргал зовлон хоёр алагланхан дэгдэн. Дуран хар нүдний уран жороо харцсан. Дурлах хагц хоёр гэрэл сүүдэр шиг ээлжлэн. Дун цагаан шүд гүн улаан уруулна. Дуулах уйлах хоёр өдөр шин шиг сэлгэн. Үйтэн хатуухар бод чадал зааж явхад хүлээх төрүүлэх хоёр нь хоёр хөл шиг ээлжлэн. Хүн хэмээх алдрыг хүртэж явах насанд үсэх чигших хоёр цагийн зөв шиг иргэн. Энэ бүхнийг багтаасан хүний их мөрөн эрээн нь дотроо сайхан нь гаднаа цонхны цаагуур орсон. Шүр шууд шиг яваад бүр хорхой шиг болсон чүдгүй буурал настан таяг төвшиж сажил. Шүүрэн шанах шиг болох өтөл насууд яарсан. Шүүдрийн тусал адил цэл залуус чалхална. Мөнгөөр дутхын зовлон үзээнгүй ир. Мөрөн дээрхэн тоохгүй дүлий хүн шиг заларна. Өнгөөр дутхын зовлон үзээнгүй юм. Өөрөөсөө бусдыг тоохгүй сохор хүн шиг морилно. Бусдын нүдний харцыг булаах азгүй төрсөн буурай царайтай хүүхэн будан зөвхөн алхна. Уурхай үйлдвэрт ажилдах хөдөлмөрийн сайжуул ухсраа олон лэндтэй цэрэг цуухын гавьяатан уран зураач багш хөгжмийн зохиолч эмч ус цагуурын шинжээч нэгдлийн дарга нар алхална. Ажил хөдөлмөр болон тэмцлээс хойш сууж амраг садангараа тэжээлгсэн үхмэл залхуучууд ч гэлдэрнэ. Ариг тоглоом хоёрт сэтгэл зүрхэн өвсөн адгийн гийврэгчд хийгээд залхай уурчиж өнгөрнө. Үүлэн дээр гიშгэж явдаг их орны нисгэгчд үнсэн дээр хөрвөөж гипдэг ирээ зэргүй бааштангууд үхлээс хүнийг авардаг эмч совлогч хийгээд үзүр тэмээс түрэлсэн алуурч бас алхална. Алхан өнгөрөх энэ л олон хүн алжаал цэнгэлэг туулах эрхэм олон иргэд мөн хөжрөл өөдөн ярах будан дунд хаваатрууд мөрийн номон уншуулах бурхны олон шав та бүхний дунд ахын дүүс минь яваа. Таашаан учрах нөхөд муушаан халдах байсан яваа. Байгалийн дашгин аюул мөнхийн ядуурл хоёртай байлдан ирсэн баатар хөдөөгийн малчж яваа. Бартаагтай замаар алс хязгаарын ардад бараа тээж хүргэдэг аппин жолоочууд ч бас яваа. Миний цонхны өмнөр хүний их мөрөн болж алдар өхөл хоёрлоо алагланхан урсч байна. Өөрийгөө хайрлагчийн өхөл өрөөлийг хайрлагчийн алдар хоёр нарийн жигнүүрийн хоёр тавх шиг насны зүрт хүлээж байна. Мацаг барихаан ихсэг гэж лам багс сургаж байсан. Махитхэн багсгаа гэж нам битэн сургаж байна. Өрөн жархаар зов гэж өвөөгийн шашин сургаж байсан. Хүний төлөө зов гэж хүчрэхийг сургаж байна. Батлан ч юм уу да цаг үе. Аль нь ч гэсэн хүнийг хайрлахгүй анги нийгмийн засаг гэдэг асар том махны машин чи юм уу да.